уншичдаг гэж байна. Тэгээ эцэг эхчүүд бас хараад уншдаг л гэдэг. Бид нар өөрсдөө бас мэдж ин л гэж боддог. Гэтэл яг энэ байдлаасаа хитрээд цагдаа дээр очсон тохиолдлууд ч юм уу, санамсаргүй алдаа ч юм уу гарсан байдаг. Тэгээ бид нар яагаад юу нэг ингэж хожим анхаарал тавьж жишээ нь сургууль эцэг их цагдаагийн хамтын ажиллагаанд одоо хамгийн их гардаг алдаа ч юм уу те таны одоо энэ ажлын туршлага дээрээс анзаарэгдэж байгаа зүйл нь юу байдаг вэ? За та бүхэнд энэ өдрийн мэд хүргье. За миний би сүүлийн 3 жил өнгөрөө ерөнхийдөө хүүхдийн асуудлаар Баянгол дүүргийн хэмжээнд ажиллаж байна. За цагдаагийн бие бүрэлдэхүүний хувьд бол ерөнхийдөө 6 албаагч дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа. Бид бүхэн хичээгээд ажиллаж байна. За сургууль эцгих цагдаа ингээ гурвалсан хамтын ажиллагаа өнөөдөр яг ямар төвшөнд байна вэ? Өкслөл ямар байна гэдэг дээр ерөнхийдөө яг нь сүүлийн 3 жилийн ажиллахад ажиглагдж байгаа зүйлүүдээ ерөнхийдөө бас тооцохон дурдчихэ. Яг бид сургууль цагдаа хоёр хүүхдийг үе тэмээ дээрэлд өртөх ч юм уу, ямар нэг эрсдэл нөхцөлд орох ч юм уу, гэмтэр зөрчил холбогдох хохирох юм асуудлууд төр бол бид бүхэн хамтраад дүүргийн 30 гаруй сургуультай бид бүхэн хамтраад ажиллаж байна. Өнөөдөр эцэгчүүдийн оролцоо бас нэлээд сайн явж байгаа. Манай дүүргийн хэмжээнд бол үнэхээр яалтчгүй бас эцэгчүүд нь архиудаг, өөрсдөө гэр бүлийн хүч хилүүлдэг, өөрсдөө бас буруу зан дадалтай иймэрхүү бас гэр бүлд өссөн хүүхдүүдтэй бид бүхэн ажиллахад бас нэлээд бас хүндрэл бэрхшээл тодорхой хэмжээнд хэрэгтэй гарч байгаа. Гэхдээ энэ тодорхой 100% байлаа гэж бодоход нэг 10 хүрэхгүй дэрдүү маш бага гарч байгаа. Бусад 90% та эцэгчүүд нь бидэртэй маш сайн хамтарч ажиллаж байгаа, мэдээллийг бид бүхэнд өгж байгаа, хөр шайлтны хүүхд өөлж явах цагдаагийн боолууд өгч юм уу, сургууль хорооны хамтарсан багт мэдэгдэх ч юм уу, нэг бол маа цагдаагийн албаагчдыг мэдэгдэх байдлаар ингээ мэдээлэл солилцох, бид нар хамтран ажиллах асуудал бас нэлээд сайн төвшин манай дүүргийн хэмжээнд бол явж байна. Үнэхээр яг буруу зан үйлтэй дадалтай гэр бүлийн орчинд амьдарч байгаа хүмүүс дээр бол өдрөөс нэлээд бас анхаарлаа хандуулж ингээ ажиллах чиглэлээр бас энэ онд ингээд дүүргийн өдөрлгүүд болон манай цагдаагийн газар хүүхдийн төлөө ажиллаж байгаа бүх байгууллагууд ингээ нэгэн сэтгэлээр ингээ сайхан хамтраад ажиллаад бид бүхний үр дүнгээр бас өнөөдөр ингээ мянган эцэгчүүдээр бас бидэнтэй ингээ хамтраа санал бодлоо солилцож байгаа би их баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр үл хайхрах гэдэг зүйл дээр бас бид одоо өнөөдөр илүү фокусж байгаа. Гэхдээ тэр өнөөдөр бидний энэ асууж байгаа энэ асуултууд бол дандаа эцэг эхчүүдээс хамгийн их тулгамцсан асуудал. За ялангуяа энэ дээр ингэсэн байл та хүчирхийлэл үл хайхрах шинж тэмдгийг эрт анзаарсан тохиолдолд мэдээлэх, хамгаалах, хариу арга хэмжээ авах процесс нь бодит байдал дээр яг ямар байна вэ? Жишээлбэл та бас ямар нэгэн кейс дурдж болох уу? За ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх одоо бие махбодын болон сэтгэл санаа эдийн засаг бэлгийн гэдэг дөрвөн төрлийн хүчирхийлэл байгаа хуулийн дээр. Мөн үүнийг дагаа үл хайхрахтай холбоотой асуудал бас нийлэгдэх байгаа. Хүүхдийн хажууд архитан согтуурах, үл хайхрах, хоол ундгүй хэд хоногоор орхих, нэг бол хүнсний хэрэгцээгээр нь гачигдуулах, эд материалын болон одоо хувцас хэрэглэл хичээлийн хэрэглээр гачигдуулах юм асуудал нийлэгдэх бас байдаг. Нөхцөлөдөл дээр бол яг мэдээлэх асуудал бол бидэрт бол хангалттай мэдээлүүд бол мэдээллийн сувгаараа ирж байгаа гэж бид нар дүгнэж байна. Хөршээлээс ирж гэн тухайн сүүхийн өдөрлөг одоо тухайн ойр орчинд амьдарч байгаа айл өрхүүдээс ирж гэн сургуулийн орчинд нийгмийн ажилтнууд бидэрт мэдээлэлээр хангаж байна. Хорооны хамтарсан байдлаар ажиллаж байгаа хэсгийн ахлагч нар гэдэг энэ хүмүүс бидэрт мэдээллийн урсгал бол нээлттэй байна гэж бид нар үзэж байна. Үүн дээрээ толгуурлаад яг тухайн хариуцлагын асуудлууд бас нэлээдгүй байгаа. Манай дүүргийн хэмжээнд эхний 3 сарын байдлаар ихтэй нэг 95 эцэг ихэд зөрчлийн тухай хууль болон эргөө хуулиар ихтэй хариуцлага хүлээлгэсэн асуудал бол байна. За энийг ингээд өмнөх оны муу ихтэй харьцуулаад үзэх юм бол ихтэй бас тодорхой хэмжээнд ахисан төвшөнд явж байгаа. Энийг бид нар бас ингээд сөрөг үр дүн байна гэдэг бол бид нар бол харахгүй мэдээлэл нэмэгдэж байна. Энэ сая хавар болсон асуудалтай холбоотойгоор хүүхдийн эрх ашиг хамгаалалт чиглэлээр хүмүүс ингээд төрийн байгууллагууд итгээд мэдээллийг ингээд илүү эрчимтэй өгж эхэлж байна гэдэг бол бид нар бол ийргээр хүлээж авч байгаа. За ингээд буцаад энэ хүүхдүүдэд эцэгчүүдэд хариуцлага тооцоолоод орхичихгүй буцаад бид нар давтамжтай ингээд эргэх холбоо үүсгэж давхар хяналтын байдлаар бас бид нар хорооны хамтарсан баг сургуулийн өдөрлгуудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн тухайн эцэгчүүдэд уулзаж ганцаарсан яриа таниулах хийх, бүр болохгүй бүлгийн яриа хийх, бүр боломгүй сургууль дээр нош яриа сургалтуудыг хийх ингээд байдлаар ингээд олон нийтийн хамтсан ажил ингээд зохион байгуулалт ингээд явж байгаа.